Дэлхийн нийт хүн амын 40% нойрны эмгэгтэй гэх судалгаа байдаг. За Монголд ч мөн сүүлийн жилүүдэд нойргүйдлийн шалтгаанаар эмнэлэгт хандах иргэдийн тоо нэмэгдэх болсон. Иймээс анагаахын шинжилгээ ухааны үндэсний сургуулийн харьяа Монгол-Японы эмнэлэг нойрны төвтэй болж өнөөдөр нээлттэй хэлээ. За үзэгчдээ бид анагаахын шинжилгээ ухааны үндэсний их сургуулийн нойрны төвийн үйлчлүүлэгчийн өрөөнөөс мэдээллийг хүргэж байна. Тэгэхээр энд үйлчлүүлэгч нойрны олон үйлдэл бичлэгийг хийлгэх боломжтой. Тухайлбал тархины олон булчингийн бичлэг, амьсгалын бичлэг зэргийг хийлгэснээр шөнийн хугацаанд нойрон жигд явагдаж байна уу зэрэг олон хүчин зүйлийг тодорхойлох боломжтой болох юм а. Эхний ерөнхийдөө нойрны үйл ажиллагааг хийнэ. За нойрны хөнгөн нойрны үе, гүн нойрны үеинд орсон байна уу? За мөн дээр нь амьсгалын тоо болон өвчл төрөгчийн хэмжээ, за мөн хөдөлгөөний биеийн хөдөлгөөн, цээжний хөдөлгөөн, хөлийн хөдөлгөөн болон бусад булчингийн хөдөлгөөнүүдийг бас илрүүлэх байгаа. За үүгээрээ бид нар шинжилгээний маань дүгнэлтийг гаргахад бол энэ хүн маань ямар төрлийн нойрны эмгэгтэй байна. За нойрны эмгэгийн үед бусад зан чанар, зан төрхийн хамааралтай эмгэг хөдөлгөөнүүд хийгдэж гин үү? За нойрон дунд амьсгалт хасалт хамшин жилэрч гин үү? Мөн парасомни буюу бусад нойрны эмгэгийг түлхүү онцлох боломжтой. Анагаахын шинжилгээ ухааны үндэсний их сургуулийн харьяа Монгол-Японы эмнэлгийн нойрны төв улсын хэмжээнд нойрны эмгэгийг онцлох эмчлэх зорилготой. Эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэхээс гадна туршилт судалгаа хийх, амьдралын зөв хэм маягийг дадуулахаар зөвлөн туслах үйлчилгээ үзүүлнэ. Мөн Японы нойрны эмгэгийн сайн эмнэлгийн тусламж үйлчилгээний нэр төрлийг нэмэгдүүлж, өвчтөнд урт хугацаанд хяналт тавьж, эмийн болон эмийн бус эмчилгээг нэвтрүүлэх юм байна. Тэгээ нөгөө их сургуулийн эмнэлгийн тогтолцоог бид нэр хөгжүүлэх эрхэм зорилгын хүрээнд нойр судлалын чиглэлээр эмнэлэг зүй, эрдэм шинжилгээ, сургалтын бүхий л үйл ажиллагааг энд төв дээр төшөөлөж явуулах юм байна. Нойргуудал, за нойрны эмгэгийн тархалт бол нэлээд нэмэгдэж байгаа. Тийм учраас энэ тархалтыг тархалтыг онцлох, тархалтыг бууруулах, нойрны эмгэгийг эрт онцлох, цаг үед нь тохирсон зөв эмчилгээг хийх, тэгээд хяналтанд байх гэдэг энэ утгаараа бол энэ төв бол нэлээд өргөн хүрээнд үйл ажиллагаа явуулна. Нойрны төв нь олон улсын стандартаар үйл ажиллагаагаа явуулна. Илүү сайн үйл ажиллагаа явуулахын тулд их сургууль суурилсан хүний нөөцийг бэлтгэхэд анхаарах юм а. Мөн хамтарсан судалгаанд үндэслэн дата мэдээлэл дээр бүрэн ажиллана. Нойр бол хүний энэ тэргүүний хэрэгцээ нойроо хэвэн авч байж олон эргэтний систем хэвэн ажилтдаг байна. Одоогоор улсын эмнэлгүүдээс төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэгт нойрны төв үйл ажиллагаа явуулж байна. Харин хоёр дахь төв нь Монгол-Японы эмнэлэгт байгуулагдаж байгаа бөгөөд даатгалаар иргэдэд үйлчлэх юм а.